энэ ер нь бол олонхоос биш цөөхөөс ч юм уу. За магадгүй сандаг учрын гишүүний хэлсэнчлэн санаачилсан этгээд нь өөрснөө даргалах нь зүйтэй юм билээ. Яг тэгвэл яг бид нар нодлон яг улсын хурал анх бүрэлдэсний дараахан төр хорооч арай өвшөлтэй гэхдээ яг агуулга нөгөө нийтийн сонсгол зохион байгуулах эрүүл шүүлттэй холбоотой санаачлагыг 22 гишүүн гаргаад гар үсэг зураад явуулсан. Тэгээд очоод ингээд яг нөгөө хуулийнхаа дагуу даргалах хүн нь болохоор олонход ноогдоод тэгээ сайн зэрэг гишүүн даргалах болсон л доо. Би яг нөгөө практик талаас нь хэлэх гээд байна. Тэгэнгүүт хугацааг хойшлуулсан. Эхлээд нэг тов товлсон байснаа. Тэгээ нэг хуулинд өөрчлөлт оруулахаас нааш үлээ журмын баталгаас тий намжимш журам байх ёстой байна. Тэгээ журмын баталгаас нааш ерөөсөө энэ сонсголыг чинь зохион байгуулж болохгүй байна гээд тэгээ хойшлуулсан л да. Тэгээ сүүлдээ нэг тийм субъектив хандлага байсан мэт болж хуурсан. Яагаад тэгэхээр нөгөө журмаач батлаагүй. Тэгээ нөгөө үндсэндээ хойшлуулсан шалтгаан ерөөсөө огт үр дүнгүй болоод тэгээд журамгүйгээр хийж таарсан. Тэгээ би энэ дээрээс юу гэж дүгнсэн бэ гэвэл ер нь энэ сонсголч бай төр хорооч бай хийх тухайн одоо даргалагчаас бас их зүйл хамаард юм байна. Баас субъектив хандлагаар ханддсан байна гэдэг нь бол тодорсон. Тэр нөө чухамхөө журамгүй бол огт хийж болохгүй гэсэн чи сүүлдээ за болох юм байна. Зөндөө хэлсэн байхгүй энэ хуулийн юм байна. Бусад ерөнхий заалтаараа хийж болох юм байна гэсэн боловч тийм байхгүй. Яагаад ч болохгүй гэсээр байгаа л хойшлуулсан. Тэр ямар ч улс төрийн зорилго байсан орон нутгийн сонгуулийг өмнө хийж таарах гэдээсэн болоод тийм одоо галтай эрүүл шүүлттэй холбоотой асуудлыг хийхгүй гэж хойшлуулсан уу юу гэж улс төрийн утгаар хардах үе ийм явдал болоод өнгөрсөн. Тэгээд дараа нөгөө журамчгүй тэгээд ерөөсөө ямар ч утгагүйгээр хойшлуулад хийсэн. Тэгэхээр энд бол субъектив хандлага орох магадлал өндөр юм бэл. Тийм учраас сөрөг хүчнээсээ мэдээж хин засгалжийн тэдгээртэй холбоотой л асуудал үүсч таарна. Тэр засгалж исэн хүмүүс этгээдүүд субъектүүдтэй холбоотой асуудал дээр л хяналт шалгалт явуулж таарна. Тэгэхээр ерөнхий үзэл баримт философи утгаараа бол хяналт хэн тавих ёстой вэ гэхэд сөрөг хүч нь л тавина. Зөвхөн энэ 4 жилээр харж болохгүй л дээ. Дараагийн 4 жилд ардчилсан нам ялж явах үед одоо Монгол Ардын намаас те бас ингээд хөөрхөн санаачлаад бас тэгээд тухайн үед бас ирэх барьж байгаа ардчилсан намынхныг бас шалгах ажиллагааг сөрөг хүч нь хийж болно шүү дээ. Тэр цаад утгаар нь харах нь л зүйтэй байх. Яг философи нь угаасаа хин шалгах ёстой. Аливаа асуудлыг чинь яах гэж шалгадгийг. Хин хэрэг тарих магадaltaй гэдэг өнцгөөс л харах нь зүйтэй байх. Тэгээд тэр субъектив асуудал гарах магадaltaй учраас би энэ хуулийн одоо төслийг бол дэмжиж гар үсгээ зурсан байгаа. Дэмжиж өгцгөө нүү тэгээд хилцүүлэх явцтай бол бас тэгээд сандаг жиргшүүний бас саналаар явахыг үүсэхгүй л дээ. За баярлалаа.